Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургууль. Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ. Японоос орсноор сурагчид маань болохоор зөвхөн Япон хэл гэдгээс гадна Япон соёлыг бас одоо хэлээр дамжуул сурах боломжтой. За манай сургууль одоо Японы Ожия хоттой хамтраад ах сургуулийнхаа сурагчдыг Японд руу одоо сурагч солилцооны хөтөлбөрт хамруулж байгаа. За энэ түрүү жилийн буюу 2022 оны 11 сард хүүхдүүд манай 12 дугаар ангийн хүүхдүүд маань Японд руу яваад тэндээ 11 хоног орчим байгаад байрлаад Японы хүүхдүүдтэй, сурагчидтай, сургуультай, байгаль орчинтой бүх юмтай танилцаад хүрээд ирсэн байгаа. Япон бол угаасаа техник, технологи асар өндөр хөгжсөн орн гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Яг тэр нь нөгөө 10 жилийнхаа сургуулиас айгу эхэлдэг юм шиг санагдсан. Тэр хүүхдүүд ингээд машины хөдөлгүүр хийцээс аахгүй юу. Ингээд одоо тэрийгэ баг унж уралддаг гэж сонссон. Тэгээд тийм багаасаа ингээд бүр хөдөлгүүр хийж гин гэдэг чинь ингээд байгалийн ухаан талтай тэр технологи гар урлал ч юм уу тиймэрхүү ингээ бодиттой юм хичээлүүд нь айгүй мундаг ингээ сургуультай ирээд ингээ хийлгчвэл энд сонирхох хүүхдээ айгүй их байгаа даа гэж бодсон. За тэгээд энэ хөтөлбөр маань зөвхөн энэ одоо түрүү жил яваад зогсохгүй эрт жил болгон явна. Энэ жилийн буюу 2023 оны 6 сард дараагийн эцэг хүүхдүүд маань явах гэж байгаа. Тэгэхээр ингээ жил болгон манай сургуулийн ахлахын хүүхдүүд маань Япон оронтой танилцаад хүрээд ирдэгэ гэсэн үг. 10 жилийн сурагч 12 жилдээ EBS-ийн сурагч байхдаа ангиараа ингээд найзуудтайгаа тэр гоё хөгжил цэцгэлтэй газрыг тэгээд айгүй гоё ингээд шинэ орчныг үзэж хамгийн гол нь ингээд шинэ орчныг үзэж танилцуулах боломж олгосон сургуулийнхаа хамт олон багш нартаа захирал бүх хүмүүстээ ингээд баярлалаа. Тэгээ аав ээжтэй сайн маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд доод үеийнхээ дүүнэртэй хандж хэлэхэд заавал яваарай. Одоо эндээс цаашаа ингээд илүү гоё урт хугацаагаар ч юм уу болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм шиг лээ. Тэгэхээр одоо 100 явхад илүү одоо илүү олон зүйлийг таньж мэдэх боломж байгаа. Тэр газарт ингээд өнцөг булан бүрээс нь л ингээд сурах юмтай юм шиг санагдсан. Тэгээд бүгд нь баярлалаа. Манай хүүхдүүд болохоор эхэндээ бол Япон яваад Японд очих юм чи зүгээр англиар яриа явчихна гэж бодоод явсан. За тэгтэл ингээ бүх юм маань Япон хэл дээр байсан. За тэгэхээр тэрнээс ингээ манай хүүхдүүдэд хөгжил гэдэг чинь ингээ бүх юм англи хэл дээр явдаггүй. Өөрийнхөө усан хэл дээр ингээ явж болдго юм байна гэдгийг ойлгоод за Япон явж сураад ингээ Японы ингээ бүх юмнуудыг танилцуулаад Монгол улсаа хөгжүүлээд Монголоос ингээ бүх юм монгол хэл дээр ингээ явагддаг. Тийм бас болохынсаа гэсэн тийм одоо сэтгэлтэйгээр ирмэлцэлтэйгээр хөрж ирсэн нь маш их давуу тал юм болоо гэж бодож байгаа.